Яг hi guys. Ингээд фэнигийн part 2 эхлээс өмнө ямар ч манайх Discord server-т болсон. Тийм болохоор хүн болгон Discord server рүү ороод ирээрээ. Энд маш хөвгөлтэй олон юмнууд болох болно. Discord server-ийн линкийг би description доор тавьчихъя. За яг олон юм яриад явахад дасгал нэг рүү орцгоё. Эхний дасгал бол одоо 3 кабелийн дасгал. Ерөөсөө л 3 кабель татдаг. Энийг маш олон газар хийдэг ба. Энэ юм аштайш ер нь бол нэлээд хүмүүс хийдэг дасгал. Яг тэгээд гурвангийн яг ингэж хийвэл гурвангийн бас холбож болдог байгаа. Яг энэний дагуу гэж гурванг холбож хийдэг. Яг иймэрхүү дасгалуудыг хийснээр та ингэж 3 кабелаар ингэж хүсснээр чөлөөт кабелдах боломжийг олгож өгнө. Яг ингэхдээ дараа бас байцааруугаас ингэж 3 кабелж очих боломжтой. Заас нөгөө талруу нас ингэж бас кабелтна. Тэр нь бол 3 кабелийн ашиг тус ер нь амар их ашиг тустай гэдэг. За дасгал 2 бол одоо ингэж 2 кабель менежлэх дасгал. Үүнийг харсанчлан 2 кабель ойрхон байгцсан илүү хоолт замыг туулдаг гэсэн үг. За тэгээд одоо байсан байрлалгаа дахиж яваад одоо илүү богино кабель татахыг илүү үзье. Тэгэд богино кабель татахад бол бас ингэж илүү богинодж байна. Одоо дахиад байрлал очие. Одоо яг ингэ төхөн кабелт бол яг тэр өнлөг очдөг байгаа шүү. За. Яг дасгал 3. Энэ дасгал нь таны 2 кабелийг татах илүү боломжийг илүү өсгөж болно. Ер нь энийг хийхэд ер нь баг болно доо. Баг чадахгүйсэн ч болно дөө. Энийг жоохон сурж байгаа хийх юм а. Гэхдээ оруулчих. За тэгээд дасгал 3 баг хамгийн сүүлх байх. За дасгал нь бас л 2 кабель татахад тосолно. Ингэж ер нь бол 4 кабель татна. Энийг татснаар ер нь бол та 2 кабель татах боломжийг өсгөж болно. Нэр идэв. Надаас energy managing асуусан. Energy managing гэдэг нь ер нь бол та кабелээ онохгүй тэгвэл энержиг алдаж байдаг. Тэгэхээр бүх кабелээр нь хүн онвол та бас энержиг алдахгүй ер нь бол энержиг нөхөн гэсэн үг. Тэгэхээр хүн алдгал юм бол та энержиг ер нь алдна. Тийм болохоор та энержиг алдахгүй бол хүн сайн онц сурах хэрэгтэй. Тэгэхээр та энержи менежинг хийж сурнаа. За тэгээд надтай хамт байсан баярлаа. Тэ? За ингээд бас маш богинохон бичлэг боллоо. Тэгээд нэрээ манайхаа Discord server-т ороод ирээрээ. Би Discord server дээр тэгээ байнгын цог байх болохоор тий. Би хүмүүстэй харьцаж чадна. Тэгээ би description дээр бүх линк оруулаад тавьчих. За тэгээд дуусна үзсэн баярлаа. Пока.